За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хамтдаа хөгжиж залуучуудын нэгдлээс санаачлан зохион байгуулж байгаа уншсан номны тэмдэглэлээр сэтгэл ярих буюу подкаст 2 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болж байна. За өнөөдрийн дугаарт биологийн монгол хэлний багш Инх Тамир нар маань оролцож байна. За тэгээд хөтлөгч миний би Инх хоёр. За тэгээд өнөөдөр бид үлзий төгс зохиолчийн үсгийн хязгаар номыг авсан байгаа тийм. За тэгээд энэ номыг сонгосон олон шалтгаанууд байгаа. За тэгээд хэрнээс өмнө зохиолчийн талаар хэдүүл ярилцъя тийм. За тэгээд зохиолчийн талаар. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За үлзий төгс зохиолч маань 1972 онд Дархан хотод төрсөн. За тэгээд 1996 онд Монгол Мэдлэгийн их сургуулийг судлаач мэргэжлэр төгсөөд за тэгээд түүний гаргасан зохиол бүтээл нь 2002 онд эрх чөлөөтэй байхын урлаг буюу шинэ номоор Алтан үд шагнал 2004 онд мөн энэ номоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналыг тус хүртсэн байна. За тэгээд манай зохиолч маань гол төлөв шүлэг, эсэ, богино өгүүлбэрүүд тэрэлдэг. За түүний шүлгүүд нь тийм гэж хэлхий аргагүй яруу, тансаг, гайхалтай үг хэллэгээрээ биднийг татдаг ийм сайхан яруу найрагчийн зохиол бүтээлийг та бүхэндээ танилцуулах гэж байна. За тэгээд бас нэг онцлогтой энэ зохиолчийн онцлогтой нэг зүйл нь гэвэл Дархан аймгийнх дээрэс нь манай оюуны ирээдүйн хөтөлбөр сургууль буюу 17 дугаар сургуулийн төгссөгч. Манай Баатарын хоёрын өгшийн маань Шав. За тийм байгаа. За Алтагийн хувьд энэ дээрээс. За юуны өмнө яг бас энэ хүү те зохиолыг уншаад ингээ хүмүүстэй бас подкаст хэлбэрээр хүргэж аваад маш их баяртай байгаа. За тэгээ миний хувьд бол хамгийн эхлэлийн хэсгийг бас та бүхэнд ингээ танилцуулахаар те чадан ядан ингээ бэлтгэсэн байгаа. Тэгээ ямар ч хэлсэн та бүхэн манаас өөрсдийнхөө тэргой санаа бодлыг дотроо тунгаа бодоод за мөн бид гуравтаа бас ингээ хамтдаа ингээ энэ хуугай зохиолыг илүү нэг гоё уншаад бас тэмдэглээд үзсний төсөөлөл бас яваарай гэж хэлмээр байна. За тэгээд бидний хувьд бол зохиолыг бүгдэнд нь үсгийн хязгаар гэдэг ном маань өөрөө хид хідэн эссенүүдээс бүрдсэн ном байдаг тийм. Өгүүлбэр болгонд нь цэг таслал бүр дээр нь үнцийг авчирсан их сайхан ном байлээ. За тэгээд эхлэхийн өмнө бас нэг хэлэх зүйл нь юу вэ гэхээр энэ номыг миний хувьд уншиж байхад бусад хүмүүсийг тэгээд мэдээж маш олон хүмүүс уншсан байгаа л да тийм. Олон хүмүүс бас энэ номыг бас уншаасаа гэж их бодсон. Тийм байгаа. За тэгээд энэ дээр нэг юм тавтгаж хэлэхэд энэ үсгийн хязгаар гэдэг ном маань намтарчилсан эссе байгаа. Тэгэхээр нөгөө зохиогч маань өөрийн амьдралдаа уулзаж таарч байсан хизээж мартах учиргүй сайхан хүмүүсийн талаарх гэгээн дуртатгалууд, сайхан дурсамжуудыг өгүүлэх ийм гайхалтай ном байгаа. Тэгээ энгийн мөртлөө үнэхэрийн чамин үг сонголтууд нь гайхмаар хинээж бодоогүй, сэтгэгээгүй, бодхооргүй тийм гоё үгүүдийг та бүхэн олж унших болно. Бүр ахин дахин яг юм уншихаар бас сэтэл аягүй төрж ирсэн тий. За тэгээд хэдүүлрээ ном руугаа орцгоё. За тэгээд эхлэлийн. За эхлэлийн хэсгийг миний би та бүхэнд бас танилцуулъя. За энэ хэсэг болохоор надад аягүй хамгийн эрхэм чухал бас хэд хэдэн зүйлүүдийг бас харуулж чадсан гэж би өөрөө хувьдаа бодож байгаа юм. За яг энэ эхлэл хэсэг маань юунаас эхэлж ийнө вэхээр 20 жилийн өмнө буюу те 20-наас хүрээгүй байх үеийнхаа яг өөрт болсон процессыг тэр хүн манаас өөрийнхөө зохиолтой шингээж өгсөн байнамаа. За энэ зохиол дээр болохоор автобусны буудал дээр маш олон хүмүүсийн дунд зогсож гсэн те би нэг хараа танихааргүй олон хүмүүсийн дунд зогссон. Яг тэр үйл явдлаас эхэлж байгаа юм л да. За тэгээ автобусны буудал дээр зогсож байхад автобус маань ирээд зогсож байгаа. За тэрэн дунд орохгүй шахацалдж байгаа хүмүүс би нэгэ түлхээд бараг нэг нь түлхэж унгахад холог те айгүйх ийм үйл явдал болоод автобусны дотор хүмүүс маань орж байгаа маа. За автобусны дотор орсон олон хүмүүс дотор хүмүүс байраа эзэлж чадахгүй тийм ээ би энэ луг ингээл хараал муухай хараал хөмсгөө зангидал маш олон эвгүй ингээд зан ааш характеруудыг бол гаргаж байгаа. За тэр дунд нэг содон хүн байсан. За тэр хүн маань ямар хүн бэ гэсэн гараа дээш өргөд гартаа цэцэг өрчихсэн. Миний цэцэг гэл ингээл цэцгээ дээш өргөчихсэн ингээд төрөмгий байраар ингээд орилж байгаа нэг хүн ингээд гарч ирж байгаа маа. Тэр хүн яаж яах вэ?
одоо ерөнхийдөө бусад хүмүүсээс илүү ялгараад өөрөө тэр авч явж байгаа зүйлийг одоо илүү их одоо нөгөө өөрөөсөө илүү бүр хайрлаж хамт бүр дээшлээ ингээд өргөө те амь тэмцээ одоо тэр зүтгэж байгаа юм хөөе малаа миний цэцэг гэл те бүр хүмүүс ингээд хамтуулаад яг энэ байдлаас аягүй чухал гол дүрүүдээ болж цацсан байгаа. За тэгээ яг энэ чинээс ингээд харахаар автобусанд явж исэн хоёр найз байна л та. За тэр хоёр найзын нэг найз руу нөгөө цэцэг барьж исэн хүмүүс маань хараад хэд хэдэн зүйлийг танамхаараад тэгээ нөгөө гол дүрийн маань хүний найз нь таньдаг байсан тий. Гол дүрийн маань найз таньдаг байсан. За тэгээд хэд их танамхаараад хэд хэд асуултууд угаас асуусан. Тэгээ яг олон нөгөө хүмүүс донд явж байгаа учраас тэр зүйлд нь одоо хариулахад бас зарим тохиолдолд эвгүй санагдал те дууга хураахад л тэр хүмүүнээс дууга чангаруул чанга хэлгээл ингээл ийм зүйлүүд гарч исэн. За тэгээ яг энэ чинээс юу гэж асуулт тавьсан бэ гэхээр хүү сайн уу гэдэг ингээд танихаараад асуусан байгаа юм л да. Нөгөө найзаас нь гол дүрийн хүний маань найзаас асуусан хүү сайн уу гэд. За гэтэл нөгөө хүмүүс маань учир зүггүй одоо нөгөө бүр чанга дугаар бүр ингэж орилоод автобуснд гэсэн бүх хүний одоо анхаарлыг нь өөртөө татсан. Тий. Яг энэ зүйл дээрээс ингээ харахаар бид нар одоо нэг автобусанд явж байхдаа хичнээн одоо хүү сайн уу гэд ингээ хүн явахаар асуухаар тий ярьдаггүй хэрнээ яг одоо тэр хүний тусан зүйл нь бүр ингээ хариулахгүй байх юм аргагүй юм одоо зүйлийг бас шаардж байгаа юм л да. Төрөмгийн асуулт. Тий төрөмгийн асуултууд их тий. Тэгээд энэ үнийг харахаар бас нөгөө ховцсон тий одоо ерхий төрхөн ер нь годомжны тэгээд нүүр ам шохоос юу ховцсон томдчихсан. Тэгээд намхан тэгээд бас тэр үхэндээ бас жоохон байдруу юм уу тийм юм байсан тий. За ингээд нөгөө залууг сайн уу гэд ингэж байгаа тийм үү. Хэл таним хараад хийж байгаа шүү дээ. За тэгээд энэ хажууд чи яваа охин чи хин бэ гэсэн яруу найрагч гэж ярьдаг тийм. За ингээд яруу найрагч гэсэн чи өө чи яруу найрагч би тэгвэл зураач тийм үү. За тэгээд чи ямар одоо яруу найрагчдыг сонсдгоо мэддгүү гэдгсэн чи өө их олоо ингээд тийм. Тэгсэн чи яа дамдаа одоо тийм бутнаж хэлээ да. Чанга хэл тийм. Яруу найрагч хүн чи ингэж хэлэхгүй. Чамайг хэн сонсох юм бэ гэж тэгж хэлдэг тийм. Тийм. За тэгээд энэ дээр нэг харж байгаа зүйл нь юу вэ гэхээр одоо нэг өөртөө ихтэйгээр бас тэр хүнийг чи чанга дуураараа гэсэн тэр тохиог бас тэр хүнд өгч байгаа. За тэгээд яруу найрагч охиныг тийм үлзий төгсөг. За чи цэцэг тарина шүү. Чи цэцэг тарьдгүй гэж асуудаг тийм. Тэгсэн чинь тарьдгүй гэдгсэн чинь чи тариараа гэж хамгийн сүлд хэлдэг тийм үү. Тэгээ би үхэн чи үхэн цэцгэл үлднэ гэж хэлээд автоос спотог. За тэгээд ерөөсөө зохиолч ингэж байгаа. Энэ үгийг сонсохоор ерөөсөө тэр шивнэж хэлсэн үг нь тийм үү. Миний сэтгэлд одоо тийм маш их хүрсэн. Гэтэл одоо тэр автобусанд таарсан тэр ахтаа нэг хідэн одоо хормын дотор тааралдаад тэр үг нь хизээч мартагдахгүй одоо сэтгэлээс гарахгүй юм үг болдог. Гэтэл бид зарим хүнтэй өдөрт тийм 10 удаа тааралдаг. Зарим нь бүр жилд 1 л удаа тааралдаг. Гэтэл тэдгээр хүмүүсийн дурсамж одоо тий үлдэх нь үлээд үлдэх нь үлддэггүй. Гэтэл тэр дөнгөж тэр хорхон зур одоо таарлцсан хүний тэр хэлсэн үг нь одоо миний сэтгэлд тодоос тод мартагдахааргүй үлдсэн. За тэгээд одоо ерөөсөө бидний одоо энэ миний одоо энэ үзгийн хязгаар гэдэг ном миний шүлэг зохиол бүтээл тийм үү. Өөрийнхөө гараар тайрж ургуулад тэгээ бусдын хайраар бас халуун залуу насныхаа амьсгалаар тордон ургуулсаар байгаад энэ одоо цэцгийг би одоо үлдээлээ. Энэ цэцэг одоо цаашдаа бүр улам илүү удаан амьдрах байхаа гэж зохиолж бичсэн байдаг. Тэгэхээр бид ерөөсөө нөгөө илүү удаан амьдрах тийм үү тэр цэцгийг л тарих ёстой юм байна. Тэр цэцэг одоо тий бидэнд юу болж үлдэх вэ? Тэр ирээдүйн хойчд маань юу болж үлдэх үү гэдэг. Тэгээд тэр нөгөө автобусны цонхоор бас харж байгаа нь аюу сонирхолтойсэн тий. Одоо нөгөө тэр хүүхд хүний сэтгэл аюу хүрсэн учраас тэр хүн өөрөө ирэхгүй нөгөө хүнийг буухад цонхоор ингээ харж байна. Тэгээд яг цонхоор харахад нөгөө зураач манаас тий тэр хүн рүү хараад ингээ гараад аллаа тий баяртай гэж ах жишээ нь. Тэр энэ бас аюу гоё дүр зураг байгаа юм л та. За тийм бас нэг нөгөө саний тэр буудаг зураач залуу бас буухынхаа өмнө одоо ямар дуугаа юм бэ? Тэ чи энэ бодлоо ингээд чанга хэлж сурахгүй болвол энэ чинь хин нэгэн сонсогдохгүй шүү дээ гэж аах. Тэгээ яг энэ өгүүлбэрээс би бодож байхдаа яг одоо энэ одоо зохиолч маань хувьд ч юм уу эсвэл яг бусад хүмүүсийн хувьд ч юм уу өөрийнхөө хийж байгаа зүйлийг илүү хүнд хүрэхийн тулд илүү далаацтай байдлаас нь тий илүү ингээд чанартай байдлаас нь хийх бол хин ч чиний бүтээл өрөхгүй гэдэгт өгүүлбэрээс энэ явж байгаа юм шиг харагдчихсан. Тийм байна. За тэгээд нөгөө тэр өдрөөс хойш тун удалгүй зураач ахыгаа
найзаасаа асуусан чи бурхан болсон гэдэг тэр зүйлийг сонсдог тий. За тэгээд нөгөө найзаасаа энэ саяны ах хэн бэ гэж асуусан чи өө хэн билээ дээ. Нөгөө ингээд дээдлийн төгсөлтэй гэл ингэдэг. Тий танихгүй. Тэгээ хөөх юм бурхан болчихсон шүү дээ гэл харгуусангуу хариулдаг тий. Тэгээд ерөөсөө тэр хүний хэлсэн үгээс ерөөсөө дурсамж гэдэг бол хизээч арилшгүй зүйл. Тэр хүний хэлсэн үг надад дурсамж болж үлдсэн. Тэгээд зохиолч маань хэлдэг те дурсамж бол зүрх юм. Дурсамж бол сэтгэл юм. Дурсамж бол тарих юм. Нүд ба цус. Дурсамж бол цаг хугацаа зовлон гэж ингэж хэлдэг. Тэгэл одоо нөгөө автобус өнгөрөх тоолонд л те яг энэ үйл явдлаа ингэж боддог. Чи өмнө үүд манад яг энэ нэсэнүүд дээр яг иймэрхүү зүйлүүд яг буцаад эргэх санаах тиймэрхүү юмуд их байдаг тий. Гэхдээ бидний амьдралд ч гэсэн бас ийм зүйлүүд их байдаг тий. Тэгээ яг ингээд яг өгүүлбэр үйлдвэрэн дээр тулаад ажиллаад ярих юм бол бүр амар урт хугацааны яриа болох хэмжээний тий. Бид нар нөгөө ярьдаг штэ үг бол хүчтэй гэл тий. Үгний сонголт яа. Шаалганд. Тийм байна. За тэгээд би таашдс нэг юм асуучих уу? Ямар асууя гэж бодож байсан юм л да гэж. Тэгээд чи юу хүн, би юу хүн, цэцэг үлдэнэ гэдэг зааш шүү дээ тий. Таарийн хувьд юу үлдэх вэ? За бит хоёрын хувьд Өөр хүүхэд. Гэр бүлтэй одоо цаа. Гэр бүлээ тий. Миний хувьд подкаст хэлнэ гэж. За болсон шүү. Миний хувьд болохоор одоо төгсгөлд нь болохоор зохиолч гэж хэлдэг тий. Энэ бол би гэд дуусгадаг тий. Тэгээд энэ би тэгээ энэ бол миний зохиол. Тэгээд тэр цэцгэнд энэ зохиол гэж ааш тий. Тэгэхээр бид юу тарьсан тэр маань л үлдэх юм байна гэж бодсон л доо тий. За тэгээд энэ хэсэг маань ингээд дуусч байгаа тий. Тийм дуусч байгаа. Нэмж хэлэх зүйл үү? Зохиолыг уншихад яг ингээд бүр нүдэнд ингээ аяг төсөөлөгдсөн л доо. Тэгэхээр магадгүй одоо энэ зохиолыг бас уншсан хүмүүс маань бидний ярьсныг бас адилхан бүр одоо нөгөө төсөөлөн бодоод илүү гоё мэдрэмжийг авч байгаа ах гэж бидний зүгээс бодож байна. За тэгээд хоёр дахь хэсгээ бид болохоор үсгийн хязгаар тий? Үсгийн хязгаар гэсэн үг байна. За үсгийн хязгаар энэхүү одоо хэсэг маань ингэж эхэлж байгаа. Хамгийн сүүлд би аавыгаа хизээ хаана харлаа. Хаана хизээ авсан дотор байхад нь. Амар хэлж байгаа шүү тий. Уншихад хүртэл хатуухан эхлэл байгаа гэж ингэж байгаа тийм үү. Гэхдээ амьдрал одоо ийм хатуу биш ээ. Зүгээр үнэн гэдэг бол ийм хатуу юм аа гэж ингэж эхэлсэн байна. За ингээд зохиолч маань 7 настай байхтай. Тий аавыгаа хармаар байна гэж ээжээсээ гуйсан тийм үү. Ингээд хар зөнгөөрөө л одоо аавыгаа хармаар байна гэж ингэж гуйхад ээж нь одоо охиныгоо тийм өргөөд одоо харуулж байгаа. Тэгтэл аавыгаа үнссэн тий. Тэгтэл хүүхдэн болоод хэвтчихсэн аав нь ингээ хэвтэж байгаа. Тэгээд энэ ч одоо юу вэ тий? Би одоо хичнээн их цочирсныг та мэдэж байна уу бурхан гэдэг ингэж асууж байгаа тийм үү? Аавынхаа дээрээс тонгоогоод харахад тэр хав халуу зөв зөөлөн одоо тий дулаахан хүнжилт ингээ хэвтээд унтаас ирсэн хүн өглөө босоод ирэхэд аав нь үгүй болчихсон. Яг л өөр лүгээ хүүтэн одоо ус тацуулсан мэт тийм сэтгэл төрсөн. Тэгээ уулын тэр 7 настай охины тэр дотор тийм үү? Одоо чангаас чанга дуутай, эрх дураараа тий тогтоон байхын аргагүй тэмүүлэлтэй тийм охин байтал тэр одоо хэсэгэн зур охин маш өөр болоод хувирчихсан. Хэрсүү тий нуугдмал, дуугай хураах ийм нэгэн болоод хувирчихсан гэж хэлж байгаа. Тэгээд энэ одоо яагаад ингэж байгаа юм бэ гэхлээр аав нь нас орчихсон тий. Тэгээ халуун ам бүлэрээ одоо цуглах одоо сүүлчийн удаа тэр цуглаан болсон. Тэр нь аавын оршуулгын тэр өдөр байгаа. За ингээд ээж нь одоо тийм үү бусдаас их өөр хүн байсан тий. Ерөөсөө тэр үед орилж уйлж дуулаагүй. Амар тийм одоо хатуу чанга тий хатуу чанга байсан. Бүр ганц ч нулимс унгаагүй гэж үчиж байгаа. Тэгээд ингээд яагаад тэгэхээр ээж нь тийм үү хүүхдүүдийг айлгахчгүй, зочоочгүй гэсэндээ тий. Тэр одоо ерөөсөө тийм одоо өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ерөөсөө илэрхийлж гаргаагүй. За ингээд аавыгаа хараад тийм үү охин дугаа хураасан ээж нь юм хийлгүй ганц ч нулимс унгаахгүй. Гэтэл одоо зохиолч үлзий төгс маань ингэж бодсон. Ээж минь залуу хүн үзэсгэлэнтэй тэр үед яг л хүччихсэн юм шиг болчихсон. Гэтэл аав минь тэр авсан дотор хөвтөж байгаа хэрний амьд юм шиг. Тэгэхээр энэ ерөөсөө үхэх гэдэг тийм үү бол одоо амьд байгаа нь
үхдэг юм аа. Тий. Амьд байгаагийн үед үхвэд. Тий. Үхсний үед бол амьд байгаа маа тий. Амьд байгаа гэж хэлж байгаа. За тэгээд яг энэ дээр нөгөө зохиолч маань юу гэж хэлдэг вэ гэхээр төвд тайлбарлаж төвдийн тайлд үхлийг үзхийн хязгаар гэж хэлсэн. Тэгээ хязгааргүй амгалан төхөхдөө болчихсон аав минь хідээ тэнгэрийн оронд явчихсан ч гэсэн тэр тийм үзэх ёстой зүйлийнхаа хязгаар хүрээд явсан даа гэж ингэж хэлж байгаа. За тэгээд буцаад яг нөгөө зохиол маань яг эсээ маань буцаад урдныхаа нэг амьдрал руу эргэж байгаа тийм. За тэгээд аав нь яг өнгөрөхөөсөө 1 жилийн өмнө аав ээж хоёр нь өөдөөсөө хараа суучихсан. Урдаа нэг үзэнтэй хайлмад байсан. Ээж нь аавынхаа аянд нь цай айлгаж өгдөг. Аав нь үзмнээсээ аваад ээжийнх нь амд нь хийж өгдөг тийм. Аз жаргалтай нэг удаасаар инээлдэг. Тэгээ охин нь та хоёр яагаад инээлдээд байгаа юм бэ гэдэг тийм үү. Тэнгүүд би бинээс өөдрөөсөө хараад дахиад инээлдэг тийм. Тэнд бол гэр бүлийн нөгөө аз жаргалтай хичнээн одоо амар амгалан аз жаргалтай байсан гэдэг дүр харагдчихаг. За ингээд хаалгын тогшоод нэг хүн орж ирээд 22 дугаар байрны нэг өвөө нас орчихжээ. Бурхан болчихжээ. Тийм. За ингээд охиндоо миний охин миний чагнуурыг аваад ирээ. Тэнд нэг эмээгийнх нь би муу байгаад байна. Нөгөө хөвгшнөө алдсан учраас даралтанд ихсээд байна. Гэт чагнуураа аваад ирээ гэдэг. Тэгээ охин нөгөө чагнуураа авахгүй их л бөө юм болно. Би хамт явж тий. Тэгсэн чинь миний охин тэр хажуу айлын байранд хүн өөд болоо бурхан болчиход. Бурхан гэж яах хэлдгийг те гэдгсэн чинь тэнгэр болохыг хэлдэг юм. Тэгээд юун тэнгэр гэд нөгөө цонхныхоо те хараад дээшээ тэнгэр рүү хараад тэнгэр гэдэг нэг гардаг те. Хэрвээ тэр үед аав нь хүн одоо те үзэх стайныхаа үзэх хязгаар түрээд одоо үхэл гэдэг хүдтэй нүүр тулах юм бол одоо тийм үү бурхан болчдөг юм а гэж хэлэхгүйгээр үхдэг юм а тий тал төсдөг юм а гэж хэлчихсэн бол би ерөөсөө тэр насаараа өнчрөх байсан. Харин аав минь тэнгэр болсон юм а гэж хэлэхэд нь би одоо хүртэл ингээд өөрөөр тэнгэр рүү харж байгаа тий аавтайгаа байгаа гэдэг мэдрэмж мэдэрдэг тий. Тэгээ нэг миний охин бас нэг энийг удахгүй мэдэх болно гэж хэлсэн тий. Миний аав миний бодсноос илүү хурдан надад мэдрүүлсэн хариултыг хэлсэн гэдэг хамгийн зөв тий. За тэгээд зохиолч маань аавыгаа тэнгэр гэж хэлдэг тийм үү? Тий. За аав минь тэнгэр юм аа. Тэр миний дээр байдаг үргэлж намайг харж явдаг тий. Тэгээ аав минь одоо нөгөө зохиолч тэгж байгаа штэ би одоо нөгөө шил зүөх болсон тий. Аавгаа шил зүөх. Тэгээ оюутан байхдаа гинэт холын хараа муудаад шил зүөх болсон. Тэгээд гинтэл нөгөө шил зүгээд аав нь тийм үү? Өстой нөгөө сайхан хүн байсан. Ууралдаггүй, уцааралдаггүй. Тэгээ нүдний шилд зүвчгээл ном шагаагаа суудаг. Адар сүрэнгийн дунд дуртай. Тэ? За ингээд нөгөө гинт хараа модаад нүдний шил зүг басандаа баярлсан тий. Аав нөгөө бор дүр дүрхтэй. Зүртэй бор нөгөө араамтай шилтэй яг төстэй адилхан харагдаад. Тэгээ яг л аавтайгаа адилхан болсондоо маш их баярлаад. Баргийн хүн бол хараа модоо олцшоод өөрийгөө тэгж хэлэх байх тий. За тэгээд ингээд аав минь тэгэхэд надад хэрвээ хүн бурхан болоод таалал төгсчтэй тийм үү байхгүй болчтой юм а гэж хариулчихсан бол яа гэж бодож байгаа тийм. Тэгээд ингэж хэлсний хаачаад би одоо үнчин биш ганцаараа биш ганцаардах гэдэг зовлон амсаагүй гэж ингэж хэлж байгаа. За ингээд аавыгаа одоо тийм үү ихэд одоо санаж битгэрж байгаа тэр үг гэлгээ зохиол одоо бичсэн байдаг л да. Тэгээ нөгөө ингэдэг ш. 70 наснда одоо аавынхаа алдаа үхэлтэй аавынхаа тулгарсан гэж ярьж байгаа шүү дээ. Яг энэ үед болохоор тэр өдрөл би одоо насанд хүрсэн мэт одоо тийм мэдрэмжтэй надад ингэ санагдчихсан гэд. Тэр нь бас айгүй сэтгэлд ингэ хүрсэн л дээ. Тэр баг наснда тий энэ зовлон үзээд яаж одоо тэр зовлон бас туулсан бол гэж тий айгүй батсан л та. За тэгээд ээжээгээ тэгэж нөгөө залуу хүн тэр төрхтөө харчаад ерөөсөө үхэж байгаа нь биш үлдэж байгаа нь л бүхлийг мэдэрдэг юм байна. Тэ? Үгүй болж байгаа нь биш гэдэг нэг хэлж байгаа. За тэгээд ерөөсөө тэр үзхийн хязгаар гэдэг бол үзэх бүхнийхээ эцэс очроо тэ бүх үзэх зүйлээ үзчихэд одоо үхэж байна. Үзэх бүхний хязгаар, үзсэн бүхний хязгаар эцсийн эцэст үхэж үзэх тийм үү? Эцгийн минь үхэл одоо намайг юм яруу найрагч болгосон гэж ингэж бичсэн байдаг тэ. Тэгээд бас энэ дэр нэг зүйл байна л да. Бид нэг ойр дотныхаа нэг алдвал хам амар муу зүйл үзье. Тэр болгоныг өөрийнхөө зүрхэнд айдас тий. Өөртөө
янз бүрийн муу зүйлүүдийг өөрийнхөө дотор ингээ ургуулдаг. Тэгээд тэр тордож ингээ тэр талаар бодогдсон тэрийгээ тордож улам мэтлүү тэр зүйлийг хүн болгож айдаг ч юм уу тийм байдаг. Сэргээрээ бас хэрвээ тэрнийг дотроосоо гаргаж хаях нь бас тэр хүн өөрөө бас байдаг юм байна гэдэг зүйлийг энэ дээр гаргадаг. За тэгээд одоо энэ дээр ингээ харж байхад одоо аав нь хэрвээ тэр хүүхдэд тэнгэр болно, бурхан болно гэж хэлээг бол насан туршдаа тэр үнэн байна гэдэг жааш та тийм. Тэгээ энэ номыг уншаад би магадгүй ирээдүйд өөрийнхөө амьдралд ч гэсэн шийдвэр гаргахтаа энэ зүйлд бас энэ зүйлийг бас эргэж харах байх гэж харж байгаа. Тэгээ нүн саяхан бас би нэг агуу томор сэтг гэдэг номыг уншиж байхад хүн залуу наснда маш олон номыг унших хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэгээд тэрний яадаг вэ гэхээр одоо залуу байхад бидний хажууд аав ээж ах эгч нар гэдэг шийдвэр гаргахад нөлөөлөх хүмүүс зөндөө шүү дээ. Насны эцэст ингээд хөөд ирэх тусам бид нэр шийдвэрийг өөртөө л гаргадаг. Бид нэр ингээ хамгийн том болоод ирэх тусам тийм. Тэр үед хэн чамд туслах вэ гэхээр чиний уншсан номны хамгийн тоддод сэтгэлдлүүд гэж байгаа. Тэр энэ номон дээрээс яг энэ номыг уншиж байгаа хугацаанд би амьдралд эргээд ийм зүйл тохиолдсон бол би энийг яаж даван туулах тэр зүйлүүдэд гаргах шийдвэрүүдийг бас энэ номоос бас олон удаа харсан гэж дотроо бас бодож байгаа. Тэгээд зохиолч ингэж байгаа бид үхлээс суралцдаг гэж байгаа тийм. Үхэл бол багш гэж ярьж байгаа тийм. Үхлээс одоо суралцдаг. Үхэл бол эвлэрхүйд сургадаг гэж байгаа. Эвлэрхүйд гэж тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Үхэхээсээ өмнө энийг хийчих юмсан гэдэг тийм. Тэгэхээр бол үхэл гэдэг бол ерөөсөө гүнзгий эргцүүлэл, дурсах, тэр дурсамжаараа ахин дахин амьдрах, болж өнгөрсөн бүхнийгээ уучлах тэр ухаарлыг өгч идэг юм аа гэж ингэж үзсэн. Тусгалд нь үсгийн хязгаар гэж Тийм төсдөг шүү. Тэгээд үхэл бол хагцал биш ээ. За бидний дараагийн хэсэг маань уучлаарай гэх хэсэг гэдэг. За яг энэ хэсэг дээр хүүхэд насыг 2 хувааж байгааг харуулдаг л та. За 6 настайдаа орсныхоо үүдэн дээр тоглож байгаад тий дээгүүр нь гинэт одоо онгоц томоос том цагаан өнгөтэй онгоц. Бүр яг дайрцсан хүрч сайхмарч юм тий. Ойрхон өнгөрсөн энэ үйл явдал гардаг. За тэгээ чихт өжрөм одоо тэр дуунаас нь найсандаа тий. За мөн урт том одоо нөгөө модон сандал доогоор одоо нуугдаж суужсэн одоо тэр үеийн яг процесс гардаг. Тэгээ тэр хүүхэд маань нөгөө нэг яг тэр мэдрэмжийг тэр онгоцыг ингээд нөгөө нисээд өнгөрсний дараа тий гарч ишингүүтээ ингээд харчаад баярлаад хин нэгэнд бас тэр зүйлийг амар хэлмээр санагддаг тий. За тэгээд тэр хүн нь болохоор хамгийн ойрхон байсан. модон сандал дээр сууж байгаа нэг таягтай өвөө байгаа тий. Тэрнлөө гүйдэг тий. Гүйгээд очсон чинь өвөө нь унцдаг тийм үү. За ингээд нүрээрээ газар шаа ойцсон ахыг босгох санаатай ханцуунаас нь таттал нөгөө өвөө чи ууртаа босч ирээд таягаараа одоо цохих юм шиг далаадаг тийм. За ингээд хэд хоногийн дараа нөгөө таягт нь тэдний хараа орж ир. За ингэ чагнуулахдаа нөгөө намайг гинэ таниад ховлож өгсөн тийм. Ингээд нөгөө ядарсан бие мөнтэй хөгшин хүнийг унгаасаа хэрэгт орчдөг. Тийм. За ингээд тэд яг нь дүү бид хоёр тоглож байхдаа гинт ард зогсоод хашгиралдаад ингээд тийм үү айлман хөхрлөн гүйлддэг байсан байх юм. Тэгээд тэр тэнгэр тогтож ятсан тэр онгоцыг нөгөө хараад тэр баярлсан сэтгэлдээ тэр өвөөд илэрхийлэх гэсэн боловч өвөө буруугаар ойлгочтой тийм. Өвөө бас жоохон чих муутай байсан гэж хэлчихсэн. За ингээд нөгөө өвөөд ховолчихсан учраас аав нь ховолчихсан гэрийнхэнд нь ховолчихсан учраас ерөөсөө гарч нөгөө тоглож болохгүй 7 хоног тий гэхдээ орхосныхаа юу балкон дээр гараад цонхоор ингээд харахаар өвөө тий байж идэг тийм үү. За тэгээ өвөө нь аавтаа ингээд нэг хэсэг ингээд маш удаан ингээд юмны талаар ингээд ярилцахад энэ өвөө намайг ховолж байна. Ямар удаан ховолж байна. Тий ямар удаан ховолж байна гэдэг. Тэгээ тэр нөгөө за тэгээд нөгөө өвөөгөө харчаад яах вэ? Харах тэр төдийд нь хилээ гаргаад тийм нэггүйтэй тийм. Яг нөгөө аавыг ирж уулзахаас өмнө намтаж тэгчихгүй яг хилээ гаргасны дараах яг тэр удаан бол аавтаа бүр нэлээд удаан уулздаг тийм. Тэгээд маргааш нь нөгөө сарын маргааш нь хот руу явдаг. Тэгээ бараг сарын дараа нь өдөр лууя гэд эмчийнх нь мөнөө гэж орж ирдэг тий. Тэгээд аавд нэг тортой юм уу? За ингээд энэ бол үлзийгээ найзын явуулсан бэлэг байна. Бандрууша бэлгээ аваарай гэж хэлдэг тийм үү? Тэгсэн чинь мөн нөгөө таягт өвөө чинь урд нь нөгөө тийм муухай ингээд аашлаад байсан хүн чинь хизээж өмнө нь харж байгаагүй тийм гоё нөгөө онгоц өгдөг тий. Далвчтай улаан онгоц авах. SCR гэж тий. Тэгээ ахч ихчийнхэн түн татаархсан харц тий. Харц нь хараад энд яагаад ийм бэлэг өгдөг юм болоо гэж хүүхдийн гинэн зангаар ингээд атаархсан харцаар хардаг. Тэгээ амьдралдаа анх удаа ийм гоё одоо нөгөө бэлэг аавна гэж юусоо огт санаагүй. Тэгээд нөгөө таягтай ахта
би унгаагаагүй тий миний буруу уучлаарай гэж хэлээгүй дэхэд харамсдаг. За тэгээд Тэгээ ерөөсөө нөгөө зохиолч маань үрэлгэн тоглоомуудаа амархан эвдчихдэг байсан бол тэр тоглоом нь ерөөсөө огт эвдрээгүй тий. ингээ бүр амарчтай. Хайртай 5 дугаар анги төгсдөл нь гэртэн байсан. Тий ерөөсөө эвдрээгүй. За тэгээд энэ өвөд уучлаарай гэж хэлж чадаагүйгээр 3 дугаараа уучлаарай хэсгийн 1-р хэсэг тусч байгаа тийм. За тэгээд 2 дугаар хэсэг За 2 дугаар хэсэг. За тэгээд нөгөө 8 дугаар ангид 10 дугаар ангид сурч байгаа. Болсон үйл явдал тий. За их ч хараа нөгөө удаагүй байтал нэг зүс таних гэх нэг хүү. Тэр хүн бас тэр ойр атман тий. За ингээд атман тэгээ ерөөсөө нөгөө их өндөр тий. Учраас ахаа гэж дууддаг. Тий. Хасан том бий. Тий ахаас нь том бий. Орой болон орцсон ирнэ. Тэгээд ахаа гэж дуудахад нь тэр ерөөс дуургүй дандаа чи дараа намайг ирэхээр миний нэрээр дуудаарай гэж ингэж хэлдэг. Тэгээд Мартин амны баяр болдог тий. Сургуулиас ингээ гараа явж ирсэн гарч яваад нөгөө орцсондоо ороод байжсэн чинь атман хурж ирээд бэлэг өгдөг. За тэгээд нөгөө бэлгээ авахгүй тий юу ч бишээ бэлгийг аав энэ зүгээр л чинийх юм а гэл ингэж хэлдэг. Тэгээ цутаагаад бэлгээ өгөөд явцдаг. Тэгээ гэртээ орсон чинь ах эгч нар нь бүгдээрээ цугларчихсан тий. Тэр үед л одоо нөгөө Мартин болохоор тэгэл хаана цуглараад баяр талаад тийм. Олон охинтой байх ч бас мастер жаргал шүү гэ. Тэгээд нөгөө их чинь харчаад энэ юу атаахан хараад энэ юу ингээд дотроо нэгээд үзэн нэг том улаан оролж өөр тий. За тэгээд нөгөө өнөртэй бас байдаг. Хэл гоё өнөртэй бас. Тухайн үед одоо тэр сурагчид бол хизээж олдомгүй тийм үнэтэй зүйлийг л өгсөн байгаа бол тий. Ямар их хайртай байсан юм бэ? Тэгээ нөгөө их чинь ихчийнхэн найз залуудыг хүргэн ах нь болж ирж байгаа хүн нөгөө аяг тавганы ком бэлгэлсэн гэдэг. Тэгтэл энэний өгж байгаа бэлгийг хартаа гэдэг тий. Энэний өгж байгаа бэлгийг яана гэдэг амар дөргөөцөл тэгснэ гинтдүүдэрээ ирээд юу гэдүүлээ. Одоо энэ бэлгээ надад өгчих тий. Тэгээ энэ улаан оролтоо надад өгчихөө тий. Энэ бат олдын өгж байгаа бэлгийг хартаа тий. Чи харин нэг. Тий чи харин энийг аваарэ. Ээжэд бэлгээс алцгаад. Тий бэлгээс алцж байгаа. За тэгээд нөгөө өөрийн гэсэн өмчтөө үнэртэй бастай болж байгаа тий. Тэгээд ээжээс нь дандаа нөгөө үнэртэй бас үнэртдэг юм нь болохоор нөгөө моожид бит гэдэг тий юм үнэртэй бас байдаг. Тэгээд тэр үедээ л үнэртэй бас төрхөн гэхлээр нэг эмгтээлийг шинжээ олчихсан юм шиг. Тэгээд сургуультай явахдаа үнэртэй баснаас нь түрхээд гарахтаа тий нэг айлгуу юм шиг тийм бодол төрөөл алхаж байсан чинь яг урдаас нь нөгөө нэг атма гараад ирдэг тий. Тэгээд нөгөө нэр би миний өгсөн үнэртэй бас бэлгийг түрхчихсэн штэ гэж баярлалаа гэж хэлээ. Тий баярлалаа гэж хэлээгөө харах урдаараа буцаад эргээд явчихдаг. Араас нь тий нөгөө залууч зогсооч хүлээгээ чи хамт явъя гэдэг тий. Тэгсээр зурцаараа гэж байна. Бас маа зохиолч бас нэлээд хурдан гэж зааш тий. Өөрөөр тэгж зааш. Тэгээд ер нь бас яг зохиолчийн яг үзэл бодол ертөнцийг үзэх бодол нь олон зүйлүүд зэрэг ялгардаг л да. Нэг олонтой газар нэг байх дурггүй тий. Тэгээ бас нэг удаа бас хэлжсэн би сургууль байснаас илүү хинч байхгүй газар номоо уншаал сууж яхах нь миний хувьд жаргал юм аа гэдэг зүйлийг бас хэлжсэн тий. Тийм зүйлүүдээс нь бас энэ ямар хүн бэ гэдэг зүйлийг бас харж болох боломжтой. За ингээд нөгөө яг хонхны баярын өмнөхөн нэрдгээрээ л ирсэн. Гэхдээ нөгөө сохтуугаар тий сохтуу арх үнэртүүлчихсэн байдаг тий. За тэгээ чи одоо сургуулаа төгсмөгт хот руу явах уу гэж тэр хэлдэг. Би явах байхаа тий. Тэгэл ингээ би биелүүгээ хараад тэгтэл нөгөө би чамаа нэг үсчих үү гэж хэлдэг тий. Бид яа бушуухан толгоос ихсэрүү гэж аа тий. Тэгээ яах ихээ ухсгүйгээр тэрч аваад гэж үздэг. Гэхдээ яг үсэж байгаа. Хичнээн нөгөө тэрвэрлээс нь мултрах гэж оролцсон боловч чаддаггүй тий. Тэгсэн чинь нөгөө нэг дийдэж шүү дээ. Би ингээд чамаг тавихгүй л ойрлоо шүү гэдгсэн чинь. Тэгвэл чи надтай үерх гэсэн. Үгүй ээ тий. Тэгсэн үерхүүл гэж хэлвэл би ингээд чамаг тавилаа гэдгсэн. За гэж хэлээд. За чи сая зүгээр за гэсэн үү тий. Үгийг бүр дахин тий асуугаад тавтаж үлээ. Ахиад хэлдээ тэгвэл хоёроо үерхий гэдэг ингэж хэлдэг тий. Тэгээд маргааш нөгөө нэг атман маань амар тийм аз жаргалтайгаар
4 5 найзууд. найзаагаа дагуулчихсан ирдэг тийм. Танилц үлцгийг гэдэг юм танилцуулаа. Тэгээ Аад нь болохоор товт инээмс хэлээстэй нөгөө баяр жаргалтай зүйл тохиолдсон учраас тийм үерхий гэд хэлэхтэн зөвшөөрч гисэн гэж боддог штэ тийм. За тэгээд чи надад өчигдөр заа гэд хэлчихсэн штэ тийм. Хоёулаа ингээ үргэж байгаа гэл ингээ найзуудтай гайхуулангууд хэм байдлаар ингээ хэлдэг. Тэгтэл нөгөө үлзий төгс маань нөгөө нэг юу гэдэг штэ. Энэ найзуудад ямар нэгэн зүйлийг зохиогоод болоогүй зүйлийг болсон юм шиг ярьсан бодоод найзууд нь ингэж яриад байгаа шиг байна гэж бодоод тэгээд хизээч өмнө нь хин нэгний өмнө тийм шийдэмгий хэлж байгаа үгний зүйлийг хэлдэг тийм. За зэр нь юу вэ? Юу гэхээр нөгөө нэг би чамд жилийн өмнө би өөр хүн сайн гэж хэлсэн биз дээ гэж хэлдэг шүү дээ. Тэгээд тэр орцонд нь нам гүм эвгүүцэн болдог тий. Нөгөө хэдийгээ одоо тий явж бай гэж хэлчихэд хоёулах нь алддаг. Чи надад өчигдөр заа гэж хэлсэн биз дээ гэдгсэн чи намайг хэрчгээ тавихгүй байсан шүү дээ гэд. Тий. Ингээд чи яг хинт сайн бэ гэсэн мэдэхгүй бишээ би одоо хинт ч сайн бишээ гэ юу ч хэлж чадахгүй ингээд. Чи би таних уу гэж асуусан чи танихгүй. Тэгвэл хоёлоо үрхэхгүй юм уу гэд. Тэгээд нэг эвгүүцэм чичрэн хоолоогоор ингээд нулимс нь дүүрээд ирдэг тий. Тэгтэл нөгөө хүмүүсийн атман гэж хэлж яригддаг хүүхэд маань үерхгүй, үрхэхгүй гэж хэлэхэд уйлах шахам ингээд болж ирсэн гэж байна. Төгсөлд нь болохоор бас энэ дээр ингээд дахиад уулзаад бас хэлхээсэн гэж бодсон тий. Нөгөө тэнийхүү өрөвч зангаасаа болоод л тий заа гэд хэлчихсэн. Тэгээд бяцхан зүрхт нь ихтгэл төрүүлээ тэгээ зовоосныхоо төлөө одоо нөгөө ааш маягтай эмхтэй хүн гэдгийг одоо мэдрүүлсэн. Тэр ногоохон өнгөтэй сүрчийг одоо дуустал одоо төгснийхаа төлөө би түүнээс одоо уучлаарай гэж хэлмээр байна гэж ингэж үтсэн байна. Уучлаарай балчирхан насны гэрэлт найз маань гэдэг энэ хоёр болж уучлаарай сэдвийн хоёр дахь хэсэг дасч байгаа тий. За ингээд дараагийн хэсэг маань эхэлж байна. За дараагийн хэсэг маань болохоор миний шүтлэг өвөө гэсэн хэсэг байна. Тэгээ энэ хэсэг дээр болохоор өвөө нь одоо баг залгаадаа амар баясгалан хийдэд одоо шавлан суудаг байсан үеэл гардаг. За тэгээ өвөө нь өөрийн одоо ууган ах өөрийнх нь одоо энэ яг энэ зохиолчийн ууган ахад болохоор өвөө нь баясгалан гэдэг одоо хэмээх нэр өгчээсэн. Харин болохоор өөрийн баг эгчт нь амар жаргалтай өгчээсэн тий. Тэгээд ах эгч хоёрын нэр нийлээд амар баясгалан гэдэг нэг хийдийн нэр ингээ бүтээж исэн гэдэг гардаг. За тэгээ гэвч одоо өвөө минь тэр хийдэд одоо шавлан суудаг байсан ч хэдий өвөө минь миний мэдхээр шүтлэггүй хүн байсан гэж одоо хэлдэг тий. Тэгээд түүний тухай хүмүүсийн нэг чухал одоо дүгнэлт бол өвөө минь маш уран гартай хүн байсан гэж ярьдаг тий. Алдартай дархан мужаан тий. Энэ бас манай өвөө бас амар алдартай дархан хүмүүс шүү дээ. Нутаг үсэндээ. Тийм өвөөгийн тал манаас юм лам явуур хүмүүс байсан. За тэгээд ингээд үлдээд зохиолч маань хөршиндээ санаандгүй ортол гэрээ эзэн намайг өө санжаагийн ач охин тий химэн мэдмэгцээ миний гараас хөтөлж одоо гадаанаас гараад хуучин мууц одоо тэргийг харуулдаг. Бүр тэрэг. Тий. Энд чи өвөөгийн чи хийж өгсөн эдтэй гэх тийм үү? Энд жинхэнэ одоо яс сайтай эд хүн байна гэж хэлдэг тий. Одоо тэгээ өвөөгийн хийсэн бүхэн бол яг чанартай. Уран гартай ийм хүн байсан гэдгийг нь харуулж байгаа. За тэгээд өвөө нь бол одоо миний мэдхээр ерөөсөө нэг дээлнээс алдахгүй байсан. Нэг саараас дээлтэй дээлийн байг хүмүүстэй. За ингээд өвөөтэйгөө хоёулаа цагаан сарын үеэр гэртээ хоёулахна сууж идэл гаднаас нь хоёр хүн хэдэн хүн орж ирээд өвөөг нь аваад гардаг. Хоёр талаас сууцаад юу ч хэлдэггүй тийм. За ингээд охин ихэд одоо гайхаа цандраад бага хүмүүс рүү гэдэг тийм. Тэгээ аавынхаа ажил руугаа гүйж ортод хожим одоо дуулахны аавын нөгөө өвөөг нь намын тэр одоо зөвлөө хороо дээр үг хэлүүлэхээр авч явуулсан байлээ. Тэгээд өвөөгийнх нь одоо хэлсэн үг нь бол за хүүхдүүд би хөгшин одоо би юугаа хэлэх вэ? Тэгээ хамгийн гол нь одоо чин шударгаар амьдарцгаагаараа хүн өөрөө өөртөө л одоо бурхан юм шүү гэж хэлдэг. Тэгээд тэр үгийг сонссон одоо хүмүүс бүгд чив чимээгүй халаач болоод тийм. Тэгээд аавыг нь одоо маргааш нөгөө намын хорооны дарга одоо дуудаад аавч өчигдөр одоо бурхан багш гэж одоо ярьсан. Тийм үү харин ингээд ярьсан. Азар одоо энэ хэрэг нь бол ерөөсөө том асуудал болоогүй. Тэгэхээр тэр үед бол бурхан шашны талаар ярихад одоо хаалттай оройтой байсан гэдэг нь харагдаж байна.
За ингээд одоо нөгөө дараагийн юм нь болохоор цагаасаар болохгүй л ингээ хөл хөөрцөг болоод ингэж баярлж байгаа тий. Тэр үед бол өргөн дэлгэр ингэж цагаасаарыг тэмдэглэдэггүй байсан байх нь л да. Тэгээ гэр гэртээ ингээд бүгд одоо тий эдээ ундагаа хийгээд бэлтгээд ингэдэг байсан байгаа. Тэгээ өвөө нөгөө уран гартаа тийм үү бүх зүйлийг яг таг хийдэг. Тэгээ хавь ойрынх нь айлын хүмүүс одоо өвөөгөр дандаа нөгөө хэвийн богоо хийлэгдэг. За тэгээд өвөө нь одоо нух гээл дандаа нөгөө анчтай нэртэй тий болоогүй нух гээл ингэж хэлдэг. Ингээ оройжонгоо ингээ нухсан одоо тэр боо юмыг нь өвөө нь одоо өөрийн гараар ингэж хайрч тий ингэж хийдэг шүнжэнгөө ингэж хэдийд аралт нь нэгссэн байгаа ч гэсэн одоо нөгөө заа гэд хүмүүс айгүй хөдөлмөрсөн тийм тууштай хүмүүс. Учраас заа гэвэл яагүй гэдэг тэр зарчмыг одоо баримталдаг. За ингээд өөрийнхөө бэлтгэсэн тэр эдээ ундаага одоо айлуудаар ингээд тараагаал ингээд өгөхөд одоо нөгөө хүмүүсийн өгсөн одоо нөгөө гурил будали одоо шар тосоор нь хэрэв үлдсэн байх юм бол яг тоо ёсоор нь эргүүлээд өгдөг. Тэгээ хүмүүс одоо тэр өөд нь одоо чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлдэг. Гэхдээ ямар нэгэн одоо мөнгө төгрөг өгдөггүй байсан. За харин цагаан сараар одоо зовлох гэж орж ирэхдээ өөд хамаг л байдаг юм аа. Тий зориулж зовлогож ингэж өргөдөг байсан. Тэгээ өвөө тэр болгоныг нөгөө авдартай хийчихдэг. Авдартай хийчихдэг гэсэн. За тэгээд өвөө нэг өдөр нөгөө авдартай байсан одоо бүхэл зүйлийг аваад хүүгээрээ тий үлээд өгсөн зохиолч одоо аавар нь дамжуулаад тэр нэг газар үйлчлэгтэй цэвэрлэгч хийдэг байсан хүнд ингээд баг хүүхэд нь өнгөрсөн хэдэн хүүхдүүд нь өнгөрсөн. Нэг хүн шорон байдаг. Их нөхөр нь өнгөрсөн. Ядруухан нэг юм. Ингээд одоо хүүчин те ингээд ирэл тойролт бас юм ингээд танд өгж гинэ гэд ингээд өгдөг. Сэтгэлийн дэвтэй гэд танд зориулж одоо явуулж гинэ гэд. Тэгээд энэ болохоор бас энэ өвөгийн бас амар мундаг чанар гарч ирж байгаа л да. Тэгээд дараачгүй тэрнээс нь болоод аав нөгөө нэг нэлээд нэг өдөр болгон тэр имэд хотлоо хэлжсэн гэдэг юм шиг тийм. Гарч ирэхээр нь манай хүү ямар байсан бэ? Харалж уу, торж уу, эцч үү гээл тэрийг нь асууж байдаг тийм. Тэгвэл тэр үнэхээр сэтгэл нь яаж их хүрсэн бэ? Ямар гоё бэлгүүнүүд байсан бэ гэдэг тийм. Тэгэд энэ яг эмгэн бас төгсвөлт нь ялтч хүн ирэхгүй юм байна гэдгийг мэдээд ирсэн хамгийн гоё торгоор дээл хийчихэд хэрэг намайг өнгөрүүл ингээд авсанд нь оруулахдаа ингээд энэ дээлийг өмсгөөрөө гэж бас хэлжсэн тийм. Тэгээд миний ээж хүний дор оруулгүй миний өгсөн бэлгээр ийм сайхан дээл хийгээд ийм сайхан жаргалтай байжээ гэж хүү маань дурсгаа гэж бас тэр имийг хэлж байгаа тийм. Өвөө ингээ гаднаасаа бол хатуу халдамгүй зантааш дотроо харин халуун зүйлэн сэтгэлтэй явсан. Тэгээ заримдаа өвөө их хачин шоолмор тий залхмаар зан гаргадаг байсан гэж. Бага ах юм надад дурснаар болвол өвөө нас нэмэх одоо тий хүн хөшөрхөөрөө нас нэмэх тоолондоо одоо тий унтах гэж одоо унтах сэрүүн их байдаг юм байна л да. Тэгээ өвөө унтчихсан юм шиг чим чимээгүй байж байснаа гинтл сэвхийдэл басаад хоймрын авдраас арих гаргаж ирдэг тий. Хүмүүсийг унтсны дараа. Тий унтсны дараа. За ингээд нөгөө ганц хоёр хуучин хувцсныхаа ингээд завсраар арих гаргаж ирээл аягалж уугаал тий яг буцаагаал юм ингэж хийдэг. Энийгээ тэгээ жоохон байж байгаа дахиад тавцдаг тий. Жоохон байж байгаа дахиад тавцдаг. Зохиолчнод хэлсэн. Дижээх хооронд өвөө одоо баг шууд шилээр нь хүлээж дээрээс. Би бас үгээс амар нямбаа хүн гэдэг нь бас гаргаж ирэх гэж бас нэр хэлсэн баг тий. Зүйлээд энэ тий. Өө ямар тэнийг юм бэ өвөө тий. Шууд шилээр нь хүндрчгэн үздэй гэж боддог байсан. Харин хожимоо бодох нь нөгөө гурван эрэгтэй ачаахаа дэргэд муу одоо тий үлгэр дуурайл болохгүй юм гэсэндээ ийм одоо үйлдэл гаргажээ гэж хэлдэг. Тэгээд энэ дээр бас нэг юм хэлэхэд монголчууд бас амар тийм өвөрмөц юм байна л да. Тэгээд саяхан нэг үнэний эрэлтгээд Jack Rutherford ингээд дэлхийн бас алдартай Чингис хааны номыг уншиж ирсэн чинь нууц товчоо тэр ингээд дэлхийн ингээд Чингис хааны байлдан дагуул амар их харгислыг бас дагуулж байсан шүү дээ тийм. Тэрний талаар нууц товчонд юу ч байдаггүй гэнэ. Тэгвэл одоо энэ өөр орны лалын шашинтай орнууд бол амар харгислуудыг түүх номонд байлгадаг гэж байгаа. Тэгвэл Jack Rutherford-ийн харсан бол монголчууд ерөөсөө хойч үедээ буруу үлийг одоо үлгэрлүүлэхгүй тийм муу зүйлийг үлдээхгүй гэдэг зүйлээсээ бичиж байгаа зохиол нь хүртэл ингээд шалгамд байсан гэдэг. Тэгээ энэ өвөөг бас би тэгж бодож байхад ямар мундаг юм бэ? Бид нэр яг үгээрээ гэхээсээ илүү үйлдэлээрээ хадгалдаг. Тэгж хүмүүжүүлдэг тийм.
Тэгээд бидний залуучуудаас яг хүүхдийнхээ хажууд яг ямар үйлдэл гаргаж байгаа бол гэдэг амар сайн бодох хэрэгтэй юм шиг бас ярьсан юм. Одоо бидний өвөө бас тэгдэг штеп. Бид нарт аягүй олон тийм сургамжтай үгийг хэлээл те хийж байгаа үйлдэлээр хүртэл бид нарт одоо ингээд зөв ингээд мэдээлэл өгөх гэдэг ингээд явдаг. Яг тэр зүйл бас ингээд энийг уншихаар ингээд санаандас орж ирж байна л та. Тийм. За тийм баха. Өвөө тийм үү хайртай хүүгийнхаа үхлийг үзсэн. Аав нь 50 нас хүрэлгүй бурхан болсон. Харин өвөө минь 90 нас төхөж байж ингээ бурхан болсон гэж ингэж гардаг. За өвөө маань аавыг өнгөрснөөс хойш яг 1 жилийн дараа жам ёсоор одоо бурхан болсон байдаг. 90 нас гэдэг чинь бас өндөр шүү дээ тий. За хүүгээ алдсан тэр хүнд өдрүүдийг аав өвөө минь одоо ерөөсөө тийм ажралгүй тий бид хэдийг одоо харах ёстой, халамжлах ёстой гэсэн тэр сэтгэлээрээ одоо бидэнд ингээд үлгэр дуурайл болж байсан гэж ингэж гардаг байна. За ингээд нэг удаа тэр орой хоолныхоо үеэр бидэнд ханаа сүүлчийн сургаалаа хэлсэн байдаг тий. Тийм шүү. За одоо тийм үү хүн одоо эд хураах ёсгүй юм а гэдгийг одоо бидэнд тэр үед л одоо хэлсэн байдаг. За эд гэдэг хүнд хизээш жинхэнэ ёсоор хариалагдаж байгаагүй зүйл юм а гэж бидэнд одоо хэлсэн тийм үү. Энэ бол аавын одоо энэ бол өвөөгийнх нь аавын үлдээсэн хөөрөг тийм үү. Энэ бол эмээгийнх нь одоо бидэнд үлдээсэн шүрэн ирэх гэл ингээд үнэхээр одоо тий үнтэй цайтай тэр эд зүйлсийг ингээ харуулдаг. Гэхдээ эдгээр зүйлсийг бол өвөө нь та эдэд үлдээхгүй гэж ингэж хэлдэг тийм үү. Ингээд өвөө таних мэдэх одоо хөгшчүүлдэ бүгднгийн тэр одоо зүйлүүдээ тараагаад өгчдөг. Тэгээ ингээд танихгүй хүмүүс нөгөө хөгшөөн тий санджаагаа чинь хүүхдүүдтэй үлдээхгүй өөр таних мэдэхгүй хүмүүст энэ бүхий л одоо тий үнтэй эд зүйлсээ тараагаад өгч зүнчгэж гэж ингэж хоорондоо ярилцсан. Гэтэл өвөө нь бол одоо тэрийг юу гэж бодсон бэ гэхээр эд гэдэг бол бидэнд одоо тий зовлон биш. Харин эдэд шүтсэн хүн болчихвол тэр зовсон юм а гэдгийг харуулсан байна. За ингээд нэг өдөр аавыг нь амьд зэрүүн байхад нь гэрт нь хэд удаа ирсэн 8-аад пан цусар гэж тий худалдаа хийдэг нэг ах халамцхан орж ирдэг байна. Тэгээ өвөөд нь хандан би таны тэр үнтэй цайтай зүйлсээ надад зарчих гэж хэлээ үсттэй тий. Өндөр үнээр авах. Тийм өндөр үнээр авъя. Энэ дарханд л энэ тийм өндөр үн хэлэх хүн байхгүй шүү дээ гэж хэлдэг. 3 дугуйтын дайны үнд хүрнэ гэж бас тухайд чи 3 дугуйтай чийчэн гэдэг чинь амар үнэтэй байсан юм шиг байна тий. За тэгээд өвөө юу сосоогомд тухаараа хараа сууж байснаа үүд хаагдсны дараа тийм үү их л одоо нөгөө санаа амар сайтай тайвшрахгүйгээр инээмсэглээд одоо муу хүмүүс одоо миний бэрийг айлахгүй боллоо, зовоохгүй боллоо гэж хэлдэг. За тэгээд ер нь бол эд гэдэг зүйлдээ бол битгий ингэж шунаараа тий. Эдийн эдэлсний буян гэж хүнд нэмэгддэггүй тий. Эд хөрөнгийг тий. Харин эдгээрийг хин нэгэнд өгөхөд баярсан сэтгэлийн буян та нарт үлднэ гэж байгаа байхгүй тий. Хин нэгэнд гоё одоо ер нь нэг сүүлийн үед сайн дурын үйл ажиллагаа, волонтер үйл ажиллагаа тэндээс илүү нөгөө хүүхдүүдийн IQ өгч гэнэ гэж яриад байгаа шүү дээ. Яг тэр зүйл одоо орчин үеийн хэлээр бол тийм тий. Тэгж харагдцаа. Тэгээ ядуу үлдэн гэдэг заримдаа хамгийн сайн хамгаалалт болдог юм шүү дээ миний охин гэж хэлсэн тийм үү. Тэгээ энэ хідэн хүүхэд ч гэсэн ядархын цагта нөгөө энийг зараад идэн, тэрийг зараад идчих нь тийм их солиод аавн тэгээ булаацална гэсэн тэгээ өөрөө өөрсдийнхөө нөгөө хүчиндээ найддаг хүмүүс болоосой тий гэдэг хөдөлмөртөө одоо гойр тавьдаг тийм хүмүүс болгоё гэж ингэж одоо өвөг нь ботсон байж магадгүй гэж хэлсэн ба. Тэгээд идгүй байна гэдэг зовлон биш юм аа. Идэж шүтэн хүмүүс л болчихвол насаараа зовчихно гэж өвөө нь одоо ойлгуулж ухааруулсан байгаа юм. Тэгээ энэ үгийг бол ээж нь ямагт хэлдэг байсан тий. Идгүй байна гэдэг зовлон биш. Идэж шүтэн хүн болчихвол тэр зовлон юм аа гэж хэлсэн байна. За тэгээд ер нь бол яг хамгийн өргөл хэсэг бол бас өвөгийн амир тийм мэрэгэн ухаан тий. Хөдөлгөөрч тууштай зан тий. Тэгээд дээр үе эдэн чундгүй ямар гоё нүүдэлч арт хүн байсан бэ гэдэг зүйлийг энэ дээр бас олж хараж байгаа юм. Тэгээд бидний өнөөдрийн нийгэм бол тэр чигээрэл биднийхээ дээр дор гарах гэсэн нэг тийм өнгө хувцас эд хөрөнгөөрөө дээр дор ордсон нийгэм тий. Эндээс би нөгөө алтны төлөө амьд тэр газрыг сэмдээчддэг тий. Харин тэгээ ийм цаг одоо удахгүй одоо нүүрлэх үе тийм үү. Миний хүүхдүүд одоо ийм болчих үе гэдэг тэр анхааруулсан сануулсан тэр байдлаараа ялгарч байгаа юу. Тэгэхээр одоо нөх хүн гэдэг чинь тийм үү одоо ерөөсөө л
ийм одоо өчүүхэн амьтад байдаг юм аа. Тийм учраас өөрийнхөө хүчинд одоо тийм үү найдаж амьдраасай. Тэ өөрийнхөө одоо эрдэм мэдлэг тэр оюун ухаан найдаж амьдраасай гэдгийг л өвөө ойлгуулсан гэж. Тэр. За тэгээд бас энэ дээр бас нэг хэлье гэж бодож байсан нэг зүйл нь болохоор нөгөө нэг маргаашаа бодох юм бол нөгөө хоолундаа бэлддэг тий. 100 жилээ бодож байгаа хүн мод тарьдаг. Харин 1000 жилийг харж байгаа юм бол хүнээ хүмүүжүүлдэг гэдэг бас нэг хувийн өөрчлөлт гэдэг нэг номон дээрээс уншиж байсан. Тэгэхээр ер нь бол энэ өвөгийн хувьд бол маш холыг харж байсан. Энд ч одоо үлзий төгс чинь бүр жоохон байсан шүү дээ. Тэр хүүхэд хүртэл одоо хүртэл нөлөөдөд ингээ өдөө зэрэгтэй явуулж байгаа. Тэгэхээр бас агуу том философи бас энд явж байна уу гэж харагдаж байгаа юм л да. За тэгээд өнөөдөр ингээд дөрөвдөх секшн маань үгээр дуусж байгаагаар бидний хувьд яг энэ дэс хамгийн сэтгэл төрсөн бид гурийн ингээд санал нэгдсэн дөрвөн хэсэгээ энэ дээр ярилцлаа. Тэгээ ер нь бол бид гурийн хувьд энэ дөрвүүдээр тогтож байгаа боловч бүх хэсгэнүүд яг өөр өөрийн өнгийг харуулсан тийм утга уянгийг үнэхээр үнцэнтэй үгүүдээр бүрдсэн хүнд нэг зүйлийг маш олон зүйлийг бодогдуулах тийм сайхан зүйлүүд байгаа. За тэгээд Тамира нэгдүгээр хэсгээс ер нь одоо тийм үлдэнэ гэдгээс нэс чинь хэлтэй. Чиний нэг хамгийн би өхөн чи өхөн цэцгэл үлдэнэ. Тийм. За чиний хувьд хоёрдугаар үзхийн хязгаар. үзхийн хязгаар. За амьдрал дээр хин нэгэн төрж байхад тий эргээд явах цаг нь ирэхээр бас нөгөө явдг юмаа гэдгийг энэ бүр аягүй дотор харуулсан байна. Тэгээд бас хүн өгснээр бүх юм дуустдаггүй тий. Харин өгч байгаа нэгэндээ өөр бол харин амьд үлдэж байгаад яг жинх өгөл нь бас байх. Тийм байдаг. За миний хувьд бол одоо 3 дахь дээр нөрөлж чинь тий. За тэгээд түрүүн бас яг юуны донд хэлжсэн тий. Эхнийх донд 3 хэсгээс бүрдсэн байсан тий. Хамгийн гол нь бид ямар ч хүн байсан тариа ургах тусмаа бүхийн гэдэг шиг бид ямар ч байр суурьнд очисон хин нэгнээс уулзахгүй тий. Тийм тинхээтэй, тийм зүрхтэй байх хэрэгтэй тий. Нэг ямар ч хэмжээгээр ууралсан байсан ч гэсэн эргээд өөртөө уучлах болон уучлахгүйх жижиг орон зайг өөртөө үлдээ гэж аашдаг тий. Тэр зүйл юм шүү. За дөрөвдөх дээр зүйл хатар тий. Миний шүтлэггүй өвөө гэж энэ хэсгээс бол идгүй байна гэдэг зовлон юм биш юм аа. Идэж хүчсэн хүн болчихвол тэр зовлон юм аа гэдгийг өвөө ухааруулж ойлгосон. Тэгээ маш тод томруунаар тий. Гэтэ тэр хүн барагтаа хэлдэггүй үйлдэлээрээ бас маш олон зүйлүүд төр үлдээсэн байсан тий. Тэгээ үгээрээ биш үйлдэлээрээ харуулдаг. За яг энэ хорон бол юусоо нандин нууцлаг тий бодолд оруулсан, за бодолдоо төөрсөн, тайвшрал бэлгэлсэн хорон байлаа. Та бүхэн ч гэсэн энэ номыг уншаад энэ сайхан гайхалтай хорон мөч бүхнийг мэдрээрэй. Юм бүхэн гэдэг утга учиртай. Хорон мөч бүхэн үнэтэй гэдгийг энэ номноос мэдрэх болно. Асар бага жижиг энгийн зүйлтэй маш одоо том зүйлийг бас би болгох юм шүү гэж хэлмээр байна. Тэгээд би түрүүн яг энэний донд бас хэлжсэн тий. Нөгөө хүн амьдралдаа маш олон зүйлүүд дээр шийдвэр гаргадаг тий. Залуу байх хугацаанд олон ном унших юм бол энэ нацны яг шийдвэрүүдийг гойгоо сэтгэлдлүүдээрээс ингээ хамаарад бас зөв шийдвэр гаргах магадaltaй гэдээ бас нэг зохиолчийн номон дээр гарч ирсэн энэтэй адилхан. Эндээс би маш олон ингээд сэдвүүд төр маш олон жишээнүүд төр ирээдүйд гаргах бас томоохон шийдвэрүүдийн өмнө энэтэй адилхан шийдвэр гаргах болов уу гэж бас өөртөө тийм дүгнэлт хийжсэн дээ. За тийм чи өхөн би өхөн цэцэг үлдэнэ гэдэг зааш тий. Тэгээ магадгүй бид өнөөдөр ямар цэцэг тий ямар зүйлийг тарьж ин тэрийг эргэж хураах учраас бидний өөрийнхөө амьдралд үнцэнтэй тийм цэцгийг ургуулахын төлөө тий тутаа ингээд бас зорж ажиллах хэрэгтэй байна гэдэг зүйлийг бас эндээс гарч байгаа юм л да. За тэгээд бид гурийн чадиадан бэлтгэсэн подкастыг өдөө хүртэл сонсож байгаа та бүхэн маш их баярлалаа. За тэгээд ингээд подкаст болгоны төгсгөлд ямар нэгэн зүйлийг хэлхий гэж нэг уриалга гаргаад их нэгдүгээр подкастын төгсгөлд бас хэлсэн л дээ. За тэгээд тэр нь юу гэхээр Монголын ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа багшаалцгаая гэдэг уриалга байгаа.